Зандан шатрын засгийн газрын хувь заяа дахин яригдж эхэллээ. Эмч багш нарын цалин нэмэх тогтоолыг баталж тэтгэврийг хэрхэн нэмэх асуудлыг энэ сарын 31-нд хэлэлцэхээр хойшлууллаа. Эмнэлгүүдийн санхүүжилт тасарсны улмаас зарим эм ханган нийлүүлэлт тасарчээ. Шатгууны нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байна. Орон дөргөө үзэгчтэй цаг 7:10 Тэнгэрлэлээс 7:10 мэдээллийн хөтөлбөрөөр эхлүүлж байна. 2 сарын өмнө хувь заяагаа дэнслүүлсэн Зандан шатрын засгийн газрыг огцруулах асуудал дахин яригдж эхэллээ. Ерөнхий сайдыг огцруулах бичигт арчилсан намын дарга цогт гэрэл дарга өөрийн бланкн дээр гарын үсэг цуглуулад эхэлсэн талаар яригдж байгаа юм. За учир нь арчилсан намын бүлгээс засгийн газарт хандан дэд сайд нараа эргүүлэн татахгүй бол огцруулах асуудлыг улсын хуралд өргөн мэдүүлнэ гэдгээ мэдэгдээд 2 хоног байгаа юм а. Нэг үгээр дэд сайдын албан тушаал байх уу үгүй юу гэдэг асуудлаас улбаалan дахин засгийн газрын хувь заяа яригдж эхэллээ. Харин улсын их хурлын гишүүдийн хувьд засгийн газрыг огцруулах гэхээс илүүтэйгээр дэд сайд гэдэг албан тушаал хэрэгтэй юу үгүй юу гэдэгт гол анхаарлаа хандуулж байна. За өнгөрсөн 7 хоногт төрийн өмчийн компаниудад томилсон бүтээмж хяналтын менежерүүдийг татан буулгаж орондоо яамдуудад дэд сайдын албан тушаалын орондог гаргасан. За энэ мэдээ сайд нарт таалагдсан ч сөрөг хүчний эгдүүцлийг хүргээд амжсан. Мэдээлэл гарсан даруйд арчилсан намын зүгээс ерөнхий сайдад шаардлага хүргүүлж энэ 7 хоногт багтаан дэд сайд нарыг эргүүлэн татах ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. За хэрэг хүлээж авахгүй бол засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барих хүртэл арга хэмжээ авна гэдэг хүртэл мэдэгдсэн. За гэхдээ дэд сайдын албан тушаал засгийн газрыг огцруулах хэмжээний зүйл мөн үү гэдэгт гишүүд гол анхаарлаа хандуулж байна. За 2 хоногийн өмнө арчилсан намын бүлгийн даргын зүгээс засгийн газрыг огцруулах гарын үсэг өдөртөө бүрдэх нь тодорхой гэж ам бардам хэлсэн. За түүний хэлснээр бол засгийн газрыг огцруулах бичигт аль хэдийн 30 гишүүн гарын үсэг зурсан байна. За гэхдээ сөрөг хүчний гишүүд нь дотроо өөр байр суурийг илэрхийлсээр байна. За засгийн газрыг огцруулах дээр би одоо яг энэ бол улс төрийн нэг нам буюу цөөнхийн улс төрийн байр суурь. Энэ бол арчилсан намын улс төрийн байр суурь. Гол одоо зорилго нь бол энэ илүү орон тоогоо болооч. Өнөөдрийн нийгэм улс төрийн эдийн засгийн байдал ямар шиг байгаа вэ те. Энэ шаардлагыг яах вэ? Хүлээж авах юм уу, авахгүй юм уу? Тийм тэр энэ бол яг цэвэр арчилсан намын цөөнхийн одоо нэгдсэн байр суурь. Тэр би мэдээж өөрийнхөө харилцагдаг намынхаа одоо гарч байгаа нэгдсэн байр суурийг л баримтлах. Гэхдээ ер нь бол би одоо зүгээр энэ 16 дэд сайдын асуудлаа болоо гэдэг зарчмын байр суурь дээр бол нэг байна. За тэгээд энэ 16 сайдаас олж улс төр хөдлөн гэдэгт бол одоо эргэлзэж байна. Ер нь бол би зураг байгаа зурхгүй гэж бодож байгаа. Намын бүлгээс ерөнхий сайдад бол энэ асуудлаа эргэн хараачаа гэдэг байдлаар шаардлага хөргүүлсэн гэж ойлгосон. Шаардлагын хариу ямар байдлаар ирсэн талаар мэдээлэл алга байна. Харин энэ цуглуулсан гарын үсэг нь парламентод дэмжлэг авах уу гэдэг нь тусдаа асуудал юм а. Засгийн газрыг огцруулах бичгийг улсын хуралд өргөн барих босго нь 32 гишүүнч, за ерөнхий сайдыг огцруулах конофиг дор хаяж 64 гишүүн дарах ёстой. За үндсэндээ одоо арчилсан намынханд өөрсдийнх нь 42 конофоос гадна ахаад 22 коноф шаардлагатай гэсэн. Улсын хурд суудалтай улс төрийн намуудаас иргэний зориг ногоон нам болон хүн нам засгийн газарт орж ажиллаж байгаа учраас танхимын тэргүүнээ огцруулж өөрсдийн саналаараа засгийн газраас гарыг гихгүн л тодорхой. Зарим үндэсний эвсэл тойргийн гадна байгаа ч дэд сайдын томилгоог улсын хурлын гишүүн Номтой Баяр нь дэмжсэн. Зэмээс үндэсний эвслийн 4 конофт найдах боломжгүй юм а. За явж явж Монгол Ардын намынхан дээр л бууж байна. Гэхдээ би бол засгийн газрыг бол огцруулахыг бол одоо энэ удаад бол дэмжмээргүй. Нэг үгэлэхэд одоо энэ чинь үүлэнгээ болж идэг. Тэгээ санал судалтайгаа одоо түрүү жилчингээ ноцолдлоо шүү дээ энэ жилчингээ. Дахиад нэг засгийн газар томилно гээл дахиад нэг энэгээр баахан сайд аргуулъя гэж гүйлцсэн хүмүүс. Тэрний цаана юу явдаг гэхээр нэг үгэлэхэд л 8 юм л явдаг шүү дээ. Нэг үгэлэхэд л тойрогтой мөнгө тавиулна, тийм албан тушаал төр мөнгө тавиул гэх. Нэг үгэлэхэд ийм юмнээс залхаж байна. Харин засгийн газар одоо тодорхой энэ засгийн газар чинь томилогдоод нэг 6 сар ч болоогүй шүү дээ. Тодорхой үр дүн гаргаад тайлангаа тавиад нэг жилийн хугацаач гэдэг юм. Энэ үедээ нарийн жилийнх нь ажлын юм дээр тодорхой үр дүн гарахгүй бол энэ хариуцлагын асуудлыг бол одоо харин тавих болно.
За гэхдээ намрын чуулган хаагдахад ердөө 7 хоногийн хугацаа үлдлээ. Энэ хэдхэн хоногт багтаан засгийн газрыг огцруулах асуудлыг улсын хуралд өргөн барьж амжих уу гэдэг асуудалж энд давхар хөндөгдөх юм а. Өвлийнхэн сар гарснаас хойш хот хөдөөгүй шатхууны хомсдолтой нүүр тулсан атал засгийн газар дорвитой арга хэмжээ авч чадахгүй арга цаасан мэдээллийг гаргасаар өнөөдрийг хүрсэн. Дээр нь төсөв тасарсан сургаар төрийг цомгдох ёстой атал дахин дэд сайдуудыг томилж улмаар амь тэмцэж яваа аж ахуй нэгжүүдээ аргагүй байдалд оруулсан алхмуудыг хийсээр өдөр хоногийг өнгөрүүлж байна. Энэ мэт иргэдийн эсэргүүцэл бухимдал хоолой дээр нь тулж ирэх үед л өчнөө сар хавдарсан татврын багц хуулийн талаар засгийн газраас ам нээж гэлээ. Оюун эрдэнэ засгийн газрын үед л яригдж байсан татврын багц хуулийг 2026 он гарахад 10 хүрэхгүй хоног. Намрын чуулган хаагдахад ердөө 7 өдрийн хугацаа үлдээд байгаа энэ мөчтөл танилцуулж байгаа юм а. Нэг талдаа олон нийтэд горьдлого төрүүлсэн татврын багц хуулийн сураг гарсан ч нөгөө талд тэтгэврийн нэмэгдлийг хүлээж байгаа ахмадуудын асуудал эх 7 хоног хүртэл хойшллоо. Одоогийн зохицуулалтаар бол татврын үр үүссэн тохиолдолд зарлагын дансыг одоо битүүмжлээд орлогыг бол ингээд шууд татварлуу 100% татдаг ийм зохицуулалт байгаа юм билээ одоогийн зохицуулалт. Тэгэхээр энэ татврын багц хуулиар энийг нэг одоо 20% буюу одоо цалин нийгэмд бол бусад юмнаа төлөөд 80%-ийг ингээд хуваар тохироод төлөх юм боломжтой байдлаар боловсруулж оруулж байна. Дансаа асуудал дээр татврын одоо скор нь өндөр буюу сайн байгаа аж ахуйн нэгжүүд дээр илүү уян хатан зохицуулалт орж ирдэг. Ийм байдлаар явъя гэсэн ийм үзэл баримтлал ер нь орж ирж байгаа. Тэгэхээр ер нь одоо татврын бодлогын гол зорилго нь түрүүний хэлсэнчлэн шудраг байдал шүү дээ те. Ингээд дундаас нь завшаад байдаг юм уу эсвэл татвар огт мэдүүлэхгүй яваад байдаг. Энэ боломжийг л багасгах ийм үзэл баримталтай ингэж орж ирж байгаа. Татврын асуудал бол ондоо багтаал 2026-ны 1 сарын 1-ээс хэрэгжих одоо төсвийн асуудлыг ярьдаг шүү дээ. Тийм учраас 12 сарын 31-ний өдрийн засгийн газрын хуралдаанаар тэтгэврийн асуудлыг яаж шийдэх үү гэдгээр 31 хүртэл хойшлууллаа. Төсвийн байгууллагууд хэмнэлт хийх замаар одоо замбраагүй одоо зарцуулалтаа багасгах замаар гэсэн үг. Нөгөө талдаа цомгтголоо зөв хийх талаар чигүүргийн тогтцолыг арилгах замаар мөн бүтээмжээр үндэслэн цалинг тогтоож дахиж оруулж ирэх гэсэн чиглэл гэсэн. Мөн өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар автобензин, дизелийн түвшний онцгой албан татврын хэмжээг 2027 оны 1-р сарын 1-ний өдрийг хүртэл тэг байхаар шийдвэрлэжээ. Тэгэхээр сөрөг хүчний зүгээс ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хөндөж эхэлмэгц засгийн газрын ярианы гол сэдв нь татвар болчиход байгаа юм а. Ерөнхий сайдын зүгээс татвар төлөгчдийн дансыг хааж байгаа явдлыг зогсооно гэж мэдэгдсэн бол сангийн сайдын зүгээс татврын багц хуулийн төслийг энэ ондоо багтаан өргөн мэдүүлнэ гэж зарлаад байгаа юм. Иргэн сануулахад оюун эрдэнэ ерөнхий сайд байхдаа өнгөрсөн жилийн шинэ жилийн мэдчилгээн дээрээ татврын багц хуулийг батална гэж амлаж байсан. За харин одоо 2026 он гарах гэж байгаа энэ үед Зандан шатрын засгийн газар энэ тухай ярьж иргэдэд ахин горьдлого төрүүлж байна. Одоо татвар төлөгчдийн дансыг шууд хааж албадлах хэрэгэлдэг байдлыг халж зөвлөн туслах чиглэл шилжнэ. 20-30 мянган жижиг татвар төлөгчдийн дансыг хаалаа гэдэг нэг шалтай төлөгдөж байгаа юм байхгүй гэж зохиод байна. Яагаад ингэж юмыг дандаа хэтрүүлж мушгиж 20-30 мянгаар хаагаал энэ альшгүй санаатай ингэж нийгмийн бүхэмдийг төвлөх гэсэн ажиллагаа юм даа нарын. 100-аад том татвар төлөгчдөө шил танаа том татврын нийт татврын чиглэлийн дийлэх хэмжээ нь байл шүү дээ. Яагаад энэ нагдуултын өр актив өрнөөр ялгаж салгадаг юм? Яагаад шүүхэн шийдвэр гүүгээр хүний өмч хөрөнгө талдаад байдгийг гэдэг асуудал хүртэл яригдаад шүү дээ. Ингээд нийгмийг ингээд бухимдуулаад татвар төлөгчдтэйгээ бусад улсууд татврын байцаагч бол одоо нэгтлэн бод хордгилийн зөвлөгчн шиг юм тийм тусалж дэмжиж ажиллаж тэгээ асуудал хөндлөлийн шийдэхэд тусалж төрцгийн зүгээс юунаас болоод татвар төлөлтөнд саад учраад байгаа юм. Яаж дэмжүүлэх хүн татвар бизнес амжилттай явж татвараа төлөх юм. Тэгээд дансыг нагаа ичгэж чинь тэргүй яаж татвараа төлөх юм. Татврын маргаан таслах зүйл нь өөр шигтэй ажилдаг. Ийм нэг 90 сар бол механизм бий болох хэрэгтэй. Татврын багц хуулийн өөрчлөлтийг бид сүүлийн нэг жил гаруйн хугацаанд боловсролтын шатанд одоо бэлтгэл ажиллаа хангасан. Татврын хуулийн зөв гол статистик гэх юм бол ер нь 30 төрлийн татвар одоо байдаг. За үүнээс бол 9-10 татврын ийм параметрт бол өөрчлөлт орж байна. За мөн 20-од одоо зохицуулалтын шинжтэй ийм өөрчлөлтүүд орж байгаа.
За энүүний үр дүнд 2.8 их найт төгрөгийн татварын орлогын нөлөөтэй. Өөрөөр хэлбэл энэ хэмжээний татвар ард иргэд аж ахуйн нэгжүүд дээр үлднэ гэсэн үг. За тухайлбал хувийн орлогын албан татвар 1 их найт орчим чөлөөлөгдөж иргэдийн гар дээр үлднэ гэсэн үг. За энэ маань бол орон нутгийн татварын орлого гол орлого байдаг. За ингээд энэ хэмжээгээр чөлөөлөгдчихөөр за тэр хэмжээгээр улсын төсөв дээр орон нутг руу татаас өгөх ийм нэмэлт ачаал ирнэ гэсэн үг. Эх онд багш эмч нарын цалин нэмэгдэх нь нэгэнт тодорхой болсон. За гэхдээ эдгээр салбарын асуудлыг суурьаар нь авч үзэхгүй бол дахиад л хэдэн жилийн дараагаас цалингийн асуудал хөндөгдөх магадлалтай байгаа юм. Lambda Global компани хийсэн цалингийн судалгаагаар боловсролын салбарын цалингийн тогтолцоо туршлага биш албан тушаал ахих тусам илүү үнэлэгдэж байгаа нь харагдсан байгаа юм. Түүнчлэн эрүүл мэндийн салбарт ч мөн адил олон жил ажиллах тусам авах цалин нэмэгдэж байгаа талаар тайландаад болжээ. За мэдээж эрүүл мэндийн салбарт ажилласан туршлага гэхээс илүү үр дүнгээр үнэлэх нь зөв гэдгийг хэллээ. Боловсролын салбарт ажиллаж байгаа ажилтны дундаж цалин 2.3 сая төгрөг, харин дийлэнх ажилтнуудын дундаж цалин 2.2 сая төгрөг байна. За ингээд боловсролын салбарт ажиллагчдын цалин ирэмбэлж харах юм бол хамгийн дээд хязгаар нь 8 сая, харин хамгийн доод хэмжээ 1.4 сая төгрөгийн зөрүүтэй гарчээ. Энэ нь салбар доторх албан тушаал, мэргэжил болон байгууллагын төрлөөс хамаарч маш том ялгаа байгааг харуулж байна. Боловсролын салбарт 7-аас 15 жил ажилласан туршлагатай ажилтнуудын хамгийн өндөр дундаж цалин 2.6 сая төгрөг. Харин насаараа шахуу буюу 16-аас дээш жил ажиллаж байгаа хүний дундаж цалин 2.2 сая төгрөг байна. Өөрөөр хэлэх юм бол боловсролын салбарт 16 ба түүнээс дээш жил ажилласан ажилтнуудын дундаж цалин нь 7-оос 15 жил ажилласан ажилтнуудынхаас доогуур үнэлэгдэж байна. Тиймээс олон жил ажилласан шилдэг ажилтнууд тогтоон барих, тэдний мэдлэгийг үнэлэх зорилгоор ахлах эксперт зайлшгүй мэргэжлийн зөвлөх зэрэг өндөр цалингийн түвшинтэй албан тушаалын системийг бий болгох шаардлагатай гэж Lambda Global компанийн зөвлөжээ. Харин эрүүл мэндийн салбарт олон жил ажиллах тусам өөрсдийн хөдөлмөрөөрөө авч байгаа цалингаа нэмэгдүүлэн үнэлүүлж байгаа дүр зураг ажиглагдсан байна. Эмнэлгийн захирал, эмнэлгийн тасгийн дарга зэрэг удирдах албан тушаалууд хамгийн өндөр цалингийн түвшин 4-өөс 6 саяын хооронд хэлбэлзэж байна. Өөрөөр хэлэх юм бол удирдлагын ур чадвар хүндэр хариуцлагыг зах зээл маш өндөрөөр үнэлж байгааг харуулж байна. Харин эмч, эмзүүч, сувилагч зэрэг үндсэн мэргэжлүүдийн цалингийн доод 10% дунджаар 1.8 сая төгрөг орчим байна. За тиймээс хувийн хвшлийнхэн шинээр ажилд орж байгаа туршлага багтай мэргэжилтнийг татахын тулд энэхүү босгыг анхаарах шаардлагатай гэжээ. Харин эмнэлгийн тоногт хөөрөмжийн инженер зэрэг техникийн чиглэлтэй ажилтнуудын цалингийн дундаж 3 сая орчим төгрөг байгаа нь тэдний ур чадвар эмнэлгийн тасралтгүй үйл ажиллагаанд чухал нөлөөтэй илтгэж байна. За цаашид захим эрүүл мэнд лабораторийн менежер зэрэг албан тушаалуудын үнэлгөө өсөх төлөвтэй байгаа гэж дурдсан байна. За мөн эмнэлгийн тасгийн дарга захирлуудын цалин зөвхөн туршлагаар бус, харин тэдний гүйцэтгэлийн үр дүнд хүрсэн эмнэлгийн үйл ажиллагааны өргөөчтэй уялдуулан тогтоох. Мөн цалингийн дээд хязгаарыг уян хатан байлгаж, ховор шилдэг мэргэжлэнүүдийг татахын тулд нэмэлт гүйцэтгэлийн урамшууллыг цалингийн үндсэн хэсэг болгох зэрэг зөвлөмжийг өөрсдөө хийсэн судалгаанд үндэслэн гаргажээ. За Lambda Global компаниас энэ жил 9 салбарт голчлон цалингийн судалгааг явуулсан байна. За үүнээс өнөөдөр 2 салбарыг онцлон та бүхэнд хүргэлээ. Үзэгчдээ Тэнгэрлэгзийн 7 гаруй мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. Улсын хурлын дарга уучрал эрчим хүчний болон газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах иж бүрэн арга хэмжээг танилцуулж, за энэ санаачлагын хүрээнд боловсруулсан улсын хурлын тогтоолын төслийг салбарынхантай хэлэлцлээ.
Мөн энэ үеэр өнөөгийн тулгамдсан асуудлуудад зорилтод шийдлүүдийг дэвшүүлж санхүүжилт болон төрийн оролцооны хэлбэр зэрэг асуудлуудыг хөндлөө. Монгол улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд ногоон эдийн засгийг дэмжих сэргээгдэх эрчим хүчний тархмал их үүсвэрийг нэмэгдүүлнэ гэж заасан. Манай улсын хувьд эрчим хүчний шугамын алдагдал 14% байхад дэлхийн дундаж 6% байгаа төдийгүй сэргээгдэх эрчим хүчний их үүсвэр ердөө 7%-ийг эзэлж байгаа нь энэ төрлийн дэд бүтцийн төслүүдэд анхаарах үндслүүдийн нэг болж байна. Түүнчлэн шатхууны хараат байдал болон цахилгаан тээврийн хэрэглээг харьцуулахад нийт 918 мянган тээврийн хэрэгсэл байгаагаас ердөө 1000 орчим нь цахилгаан автомашин гэсэн судалгаа байна. Иймд ногоон эрчим хүчний хөгжлийг бодлогоор дэмжих зорилгоор эрчим хүчний хараат байдлыг бууруулах иж бүрэн санаачилгааг үндсэн 3 чиглэлд хэрэгжүүлэхээр улсын хурлын тогтоолын төсөлд тусгажээ. Нэгт өрхийн эрчим хүчний хэрэглийг дэмжих хүрээнд 100 мянган нарны гэр хөтөлбөр хэрэгжүүл гэр ороолын айл өрхүүдэд нарны панел, халаагур, батарей хоссон системийг үе шаттай суурилуулах ажлыг дэмжих хэрэгтэй. 10 кВт хүртэлх шаталтай нарны панел, батарей системийг техникийн нөхцөлгүйгээр нэг маягийн зураг төслийг нь ашиглаад төгөөсүүлж холбох ажиллагааг хялбаршуулъя. Хоёрт бол орон нутгийн сэргээгдэх эрчим хүчний хэрэглийг дэмжих хүрээнд нарны панел, батарей хоссон тархмал их үүсвэрийг түгээсүүлж холбох төлөвлөлтийг орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөнд тусгай хэрэгжүүлэх шаардлагатай. 3 бол цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх дэд бүтцийг 100 байршил хөгжүүлье гэж эдгээр зорилтуудыг тавьжаа. Улсын хурлын тогтоолын төсөлд тусгагдсан дээрх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний чадал 500 мегаваттаар нэмэгдэхээс гадна эрчим хүчний болон газрын тосны бүтээгдэхүүний хамаарал буурах юм. Уулзалтын оролцогчид улсын хурлын тогтоолын төслийн холбогдох заалтуудад саналаа хэлж эрх зүйн орчныг сайжруулах хөтөлбөрийн хэрэгжилтэнд анхаарах асуудлаар өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Журмуудыг өөрчлөхгүй энэ цаана 8 том ашиг сонирхол заавчгүй том сэргээгтийг том юм руу холбоно гэж зөвшөөрлөөр нь бариад тусгай зөвшөөрөл хамгаалтын өсвөр болгох зөвшөөрөл дэд станц, сабстейшн барих зардлыг дандаа хамгаалахгүй компани хийгээд сэргээгт эрчим хүчний хөрөнгө оруулалтын 30% нэмждэг. Заавал төрийн үйлчлэлийн түншлэл гэдэг үгийг нь үнцээ байлгах уу яах уу? Уг нь бол нөгөө нэг тест центр чинь өөрсдөө зөвлөх байгууламж өөрсдөө байгуулаад тэмцээний өөрсдөө үйлцээний үйл ажиллагаа хийх явцдаг. Энэ төрийн үйлчлэлийн түншлэл гэдэг үг орсноор төр өөрөө тэр цахилгаан цэнэглэх дэд станцыг нь өөрөө хариуцах, хүлээж авах. Тийм агуулгын орчин болов гэж бодож байгаа учраас энийг нь уг нөгөө нэг агуулга нь бид нар чинь өөрсдөө хийгээд явсан зүгээр л гэсэн агуулга байгаа шүү дээ. Сэргээгдэхийн том төслүүдийг гацаацсан. Тэгээ энэ дээр одоо их хурлын дараах их хурл анхаарад ингээд засгийн газарт онцгой байдлаар ингэж чиглэл өгч байгаа юм байна. Тэгээ энд бол одоо манай эдийн засгийн байгаль орны гишүүд бол яралтай хэлцээд дэмжин гэдэгт л итгэж байна. Сэргээгдэх эрчим хүчийг л одоо хувьсгал хийх шинжил одоо их хурлын тогтоол гэж ойлголоо. Тэгээ засгийн газарт бол бидний их хурлын нэмжлэг аюул их хэрэгтэй байна. Тоолыг бол ерөнхийд нь бол дэмжих саналтай байна. Нүүрсэнд олгож байгаа татаасуудыг бас энэ сэргээгдэх эрчим хүчний энэ технологиудыг дэмжихэд чиглүүлэх гэсэн бас ийм санал оруулмаар байна. Яагаад тэгэхээр орлогын хүсвэр нь жоохон хязгаарлагдмал болоод байгаа. Улсын хурлын тогтоолын төслийг салбарын төлөөллийн хувьд бол цаг үеэ бас маш чухал одоо санаачлах уу хэрэгтэй зүйл гэж бодож байна. Агуулга нь сайн байна. Одоо дэмжин гол нь энэгээ хэрэгжих цаг хугацааны сорилтыг давах хэмжээнд боловсруулаасай л гэж бодож байна. Ногоон эдийн засгийг дэмжих энэ чиглэлийн төслүүдийг эрчимжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний тархмал их үүсвэрүүдийг хөгжүүлэх замаар эрчим хүчний импортын хараат байдлыг бууруулах, цаашлаад эрчим хүчний үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийг засгийн газар чиглэл болгосон улсын хурлын тогтоолын төслийг эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хилэлцгийг дэмжлээ. Монголчууд 10 дугаар сараас хойш шатхуунд дугаарлаж байгаа. Хэдийгээр ажилтнууд эрдэс баялагын сайд дамд нэм ойрын 2 хоногтоо багтаж шатхууны хомсдол арилна гэж хэлсэн ч түүнийг энэ үгээ хамгийн сүүлд хэлснээс хойш 6 хоногийн дараач бид шатхуунд дугаарласаар байгаа юм а. Үүнээс харахад 2028 онд ашиглалтанд орох дотоодын газрын тос боловсруулах үйлдвэрлэл бидний аврал бололтой. Дорноговь аймагт сүндэрлэх энэ үйлдвэрийн ажил өдгөө 50% та явж байна гэж салбарын яамныхан мэдээллээ.
Сүүлийн 3 сард монголчуудын нүүр тулж байгаа шатхууны дугаарлалт нь 1990-ад оны эхэнд картын бараагаар амь зогоож байсан хэцүү бэрх цаг үеийг санагдуулах болов. Бас 2 хөршөөс амин чухал хэрэгцээ болох шатхууны хувьд бүрэн хараат байх нь ямар эрсдэлтэй болохыг ч ойлгуулж байна. Иргэдийн хувьд өдгөө олон цагаар чамаагүй дугаарлаад шатхуунтай олзоолгож байвал тайвшрал мэт санагдах болжээ. Чамаач ирэх юм Амар. Тэрний шатхуун хомсдож байгаа асуудал дээр ямар бодлоо байна? Тэгээд цаанаасаа л ирэхгүй байгаа юм байна тийм. За цаг хугацаа тэгээд одоо ажлын алдаал явж гин гэсэн үг л дээ. Одоо нөгөө дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр барина гэдээ яриад байгаа шүү дээ. Тэрийг ер нь дэмждэг үү? Дэмждэг шүү дээ. Тэр чинь аюу их дэмжин шүү дээ. Бид нар гаднаас нэг бутаар бензин авахгүй бол хэлээсэн шүү дээ усаар. 3-4 дахь удаа ажиллаж байна. Энэ шийдлийн та юу гэж хардаг вэ? Мэдхгүй яг юунаас шалтгаалаад ингэ зогсоо тасалтаад байгааг би сайн мэдэхгүй болохоор бас сайн мэдэхгүй юм. Нилээл ажиллаж, дандаа л ажиллаж. Газрын тос боловсруулах үйлдвэр дотооддоо барихаар ярьж байгаа шүү дээ. Тэрийг та дэмждэг үү? Мэдхгүй. Барьчгүй сайн л. Эрэхтэй л үлэх. Энэ одоо бензин тасалж байгаагийн шатхууны хомсдлын ер нь шалтгааныг юу гэж хардаг вэ та? Тэгээд дээд засгууд ажилла буруу хийж дээ тийм үү чинь. Өнөөдөр гоног байхгүй. Тэгээд одоо энд газ юу л үгж байгаа энэ тал хоёр болог л үгж. Тэгэл хууль очтой. Хэрэгцээ газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтанд орвол бид шатхууны нийт хэрэглээнийхээ тал хувийг нь дотооддоо бэлтгэдэг болно. Аж үйлдвэрийн эрдэс соёлын дэд сайд инх төвшин өнөөдөр Оросын холбооны улсаас авах шатхууны хэмжээгээ нэмэгдүүлэх хүсэлт өгсөн гэж мэдэгдсэн бол харин тус яамны газрын тос бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Хишиг Далай өнөөдрөөс эхлэн хэрэглэнээс давсан хэмжээтэй бүтээгдэхүүнүүд нийлүүлэгдэж байгаа. Тиймээс дугаарлалт ойрын өдрүүдэд буюу 2-3 хоногт арилна гэсэн юм. Цахим орчинд хугацаа цэцэргийн алба хаагчид нэгнийхээ биед халдаж байгаа дүрс бичлэг өчигдөр нийтлэгдсэн. За яг энэ асуудалд гэмт хэрэг зөрчлийн шинжтэй үйлдэл байгаа эсхийг шалгахаар сонгон хайрхан дүүргийн цагдаагийн газрын 1-р хэлтсийн шуурхай бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа явуулж байгаа юм а. За энэ Цэргүүдэд амрах тушаал өгсөн хойно хяналтын камергүй буюу угаалгын өрөөнд энэ хэрэг болсон тухай дотоодын цэргийн 05 дугаар ангиас мэдээллээ. За захимд нийтлэгдсэн бичлэгт 2 цэрэг харагдаж байгаа боловч 4 цэргийн хоорондын харилцааны маргаанаас ийм дөрвийн бус харилцаа үүссэн гэлээ. Тус цэргийн ангин дотроо 60 гаруй хяналтын камертай байна. Харин тус бичлэгт гарч буй цэргүүдийн маргаан хувцс угаадаг сольдог өрөөнд буюу хяналтын камергүй хэсэгт босон байна. За энэ хэсэгт хяналтын камер байршуулах гэсэн ч хувь хүний орон зайд хална гэж үзээд хяналтын камер байршуулаагүй гэх тайлбарыг тус цэргийн ангийн удирдлагууд хэлж байгаа юм. Цэрэгтэй бол амнасаа. За энэ болохоор хугацаа цэргийн албаагчдаас цэргийн нийтлэг дүрм заасны дагуу одоо дотроос нь салон орлогч, дасгийн захирагч буюу дасгийн дарга гэсэн цэргүүдийг өөрсдөө томилдог. Тэгэхээр энэ дөрвөн албаагчийн хүрээнд босон асуудал цацагдсан. Бичлэг дээр бол 2 шиг. 1 оны цэргүүд 25 оны 1-р ээлжид. Цэргийн нийтлэг дүрм заасыг явуулсан байдлуудаар улсын байдлаар сонссон. Би бас шалгаж байгаа учраас шалх байгууллагын мэдээд өгөх хэрэгтэй гэж. Харилцааны буюу одоо хоорондын хувийн одоо цэргийн алба хааж байгаа тэр хүүхдэд хувийн харилцааны маргааны үүдлүүдээс бий болсон гэсэн. Энэ саяны өчигдрийн шүгэл үлээсэн тэр зураг тавьсан бид нар талархаж байна. Тийм болоог бол бид нар бас мэдэхгүй яад бол энэ хүүхдүүд чи бас дотроо нэгнтэй яадаг цэрэг байдаг бас нэг эр хүний юм байдаг ш би матч болохгүй гэсэн тийм юмэр явах байсныг бид нар тасан зогсоосон. Цаашдаа энэ хууль санхуулах байгууллага шалгаж байгаа. Бид нар дотоодын цэргийн хувьд шалгана. Гэтэ цэргийн дүрм хууль дүрмийн дагуу буруутай хүмүүс би танарт хариуцлагатай мэдэгдээ. Бүгд хариуцлага тооцогдно. Энд бол хатуу хариуцлага тооцно. Ийм байх ёсгүй. За энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой тоо мэдээллийг холбогдох албаныхнаас авах гэсэн боловч тоо мэдээлэл өгөхийг хоригдсан байгааг хариултыг өглөө. Харин үүссэн нөхцөл байдалтай холбоотой хүний эрхийн үндэсний комиссаас тодруулахад энэ онд яг энэ хэрэгтэй төстэй асуудлаар 3 иргэнээс өргөдөл ирсэн гэлээ. За цаашид цэргийн ангитай холбоотой дөрмийн бус харилцааг багасгахад хүчирхийлэл үйлдэгчид авах арга хэмжээг тодорхой болгож ямар арга хэмжээ авснаа мэдээлэх тогтолцоог сайжруулах шаардлагатайг хүний эрхийн үндэсний комиссийн зүгээс хэлж байна. Энэ цэргийн байгууллагад ийм үйл ажиллагаа гардаг. Энийг мөрдөн шалгах ажиллагаа явуулаад одоо хариуцлага хүлээлгэлээгээд ингээд дуусчдаг. Яг хэргийг
бүр нэг бүрчлэн шалгаж байгаа тэр албан тушаалтнууд энэ юунаас болж гарав? Ямар шалтгаан нөхцөлтэй байна гэдгийг одоо шалтгаан нөхцөлийг арилгуулах тэр мэдээллийг тухай кейс болгон дээр бичиж явах хэрэгтэй. За энэ кейсийг дээрээ тулгуурлаж энэ одоо дотоод одоо нөхцөл байдал юу байна вэ гэдгээ бол шат чатандаа бодтойгоор үнэлт өгж хариу арга хэмжээ авч явах ёстой. Яа ингэжээж бол энэ нөхцөл байдал бол бүрэн талсан зогсоогдно гэж харж байгаа. Буцаад зэргийн алба хаагчдын хооронд гарсан уг хэрэгт хууль хяналтын байгууллагууд хамтран шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Албаны их сурвалжууд шалгалтын дүн гармагц холбогдох хүмүүст хариуцлага тооцож олон нийтэд нээлттэй мэдээлэлээ мэдгцээ. Харин цаашид цэргийн ангиудад дүрмийн бус харилцаанаас урьдчилан сэргийлэх хяналт хариуцлагын тогтолцоог сайжруулах шаардлага байгааг холбогдох байгууллагууд онцолж байна. Альва зүйлийг хааж боох тусам сөрөг үр дагавар илрэх эрсдэл бий. Үүний нэг жишээ бол сургууль орчмын бүсийн 500 метрт тамхи худалдаалахгүй гэх хуулийн заалт юм. За энэ заалт нь татваргүй даалт эдийн засаг болон авилгыг нэмэгдүүлж байгааг бизнес эрхлэгчид болон хуульч хэлж байгаа юм а. Хүнснээ дэлгүүрөө дарих тамхиараа гол орлогоо олдог учраас тамхиа нууцаар зархаас өөр аргагүй байдалтай байгаагаа учирлаж байлаа. Тамхи зарах хориотой бүс буюу сургууль орчимд нууцаар тамхи зарж буй дэлгүүрүүд баримт хэвлэж өгдөггүй, татвар төлөхгүй худалдаалдаг. Энэ нь нөгөө талдаа даалт эдийн засгийг өөгшүүлж буй асуудал юм а. Харин хууль эрх зүйн байдалд зохицуулалт хийж энэ байдлыг нэг тийш болгосноор нууцаар тамхи зардаг дэлгүүрүүд татвараа нууж хаахгүй улсад төлдөг болох юм. Уг нь бол тамхины хяналтын тухай хуульд зөвшөөрөлгүй тамхи худалдаалснаар иргэнийг 300 мянгаар, аж ахуй нэгжийг 3 сая төгрөгөөр торгох заалттай. Тийм ч учраас сар болон оны сүүлээр цагдаа нар дэлгүүрүүдийг торгох нь элбэг. Сар бүр 3 саяар торгуулахгүй тулд цагдаадаа хэдэн төгрөг өгж аргалах тохиолдолж байдаг гэлээ. Түүнчлэн тамхи худалдаалах зөвшөөрлийг засаг дарга нар олгодог. Танил тал болон авилгаар зөвшөөрлийг олгож байгаагийн нэгэн жишээ бол сургуулиас 300 метрийн зайд байрлах яг зэрэгэлдээ 2 дэлгүүрийн нэгэнд нь зөвшөөрөл өгч, нэгэнд нь зөвшөөрөл өгөөгүй байх жишээ юм а. Манайх ч одоо ер нь тэр 500-д нэг жоохон дут байгаа байхгүй. Тэгэхэд чинь ингээд хажуудлын дэлгүүрт өгсөн мөртлөө манайд өгөхгүй байгаа байхгүй. Чинээ яваад ч өгөхгүй. Тэгээ энэ бол дандаа л авилгалч дандаа л танил талаараа авцсан. Бараг сар болгоно л торгуулдаг шүү дээ. Цагдаа нарт сая хэдэн зугаар ч юм уу тэгэл зохимж хамгийн багадаа 3-400 мянган төгрөг торгуулна. Тэ тамхи байхгүй болохоор үнэхээр орлого байхгүй байх нь аргагүй. Тэгэл тамхиа нууж хаагаал зарна. Тэгэл зархаар чинь мөн л цагдаа нар орж ирээ шалгаал торгуул. Тэгээ бөөний төв гэдэг утгаараа хүнсээ зах зарж яа манай ахыг даваад энд хажууталт байж ш. Тэгэхэд манайх зөвшөөрлгүй л байгаа шүү дээ. Хичнээн жил зөвшөөрлгүй л ингээл тамхи зарахгүй ингээл байна гэдэг чинь ерөөсөө орлогогүй шүү дээ. Манай улсад тамхи худалдаалах зөвшөөрөлтэй 10,000 орчим цэг байдаг. Харин зөвшөөрлгүй зарж байгаа газрын тоо хэд байгаа нь тодорхойгүй. Учир нь манай улсад тамхи татдаг 1 сая гаруй хүн байдаг гэх судалгаа бий. Сургуулийн бүсийн 500 метрт тамхи борлуулахгүй гэх хуулийн заалт 13 жилийн хугацаанд хяналтгүй тамхиталтын хэрэгждэггүй хууль мэт байсаар байна. Тамхи худалдан борлуулахыг хоригдсан байгаа тохиолдолд бол тэр бол хууль бус үйлдэл. Тэн дээр зөрчлийн хуулиараа ямар нэг арга хэмжээ авагдаад ингээд бүр хүндрэх юм бол эрүү уул ч юм уу ял шийтгэлийн дараагийн шатны арга хэмжээ авагдах байх. Хууль бусаар зараад ингэснээр ер нь бол тамхин дээр бол хувь хүний одоо хуулийн этгээд бол орлогын албан татвараас гадна онцгой албан татвар төлдөг. Баггүй. Тэгэхээр эн чинь шатны бүхэл зохих татварууд бол тэн дээр тайлан баланс тусгагдахгүй байдлаар ингээд татвар төлөгдөхгүй байх ёстой бол үүсэж байгаа. Цаасан дээр л хэрэгждэг уг хуулийн заалт нь орон нутагт бүр хүндхэн асуудал. Учир нь 500 м дотроо зах худалдааны төв сургууль цэцэрлэг нь байдаг. Бөөний төвүүд нь хүнсний дэлгүүрүүдтэй нууцаар тамхиа нийлүүлдэг жишээтэй. Тамхиг хааж боож далд бизнес болохоос илүүтэй амьдралд өдөр тутам мөрдөгдөхүйц хуулийн заалт эдийн засгийн шинжилэлт шаардлагатай байгааг дэлгүүрийн бизнес эрхлэгчид илэрхийлж байлаа. Улс төрчид болон нийтийн албан тушаалтнууд мэдээлэл өгөхөөс татгалздаг. Олон нийтийн мэдих эрхийг үл тоох байдал сүүлийн жилүүдэд нийтлэг ажиглагдах болсон. За гэвч үүнд хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгаа нь энэ байдлыг улам даамжруулж байгааг судлаач хэлж байна.
Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд ялгуурлан гадуурхалтад өртөх тохиолдол урьд урдынхаас ихсэж байна. Энэ байдал улс төрч нийтийн албан тушаалтнууд зөвхөн өөрсдийн эндэрт ярин гэсэн хандлагатай байгаагаас тодорхой ажиглагдаж байгаа юм а. Би танаа телевизэд ярилцлага өгөхгүй, би танаа сайтад ярилцлага өгөхгүй, би чамд яриа өгөхгүй гэдэг энэ зүйл маань өөрөө улс төрчид нөлөө бүхий албан тушаалтангуудаас үзүүлж байгаа ялгуурлан гадуурхалт юм. Тийм учраас нийтийн албан тушаалтан өөрөө мэдээлэл өгөх үүрэгтэй байдаг. Тэр хүн хинэж өмнө нь бол мэдээлэл өгөх үүрэгтэй. Тийм учраас энэ үүргээ биелүүлэхгүйгээр ялгуурлан гадуурхалтанд хэвлэл мэдээллийн салбарынхныг өртөөж байгаа учраас энэ дээр зохих арга хэмжээнүүдийг аваа явуулж байна. Нэр бүхий хоёр улс төрчөөс уучлалт гуйлагсан байгаа. За нэг нь бол олон нийтийн мэдээллийн хэрэгслээр уучлалт гуйсан, нөгөөх нь бичлэн тухайн хүнээс уучлалт гуйсан. Хууль эрх зүйн хүрээндээ бас энийг хамгаалах хэвлэл мэдээллийн салбарынхан бол нөгөө иргэдийн мэдэх эрх буюу ядгуур эрхийг ашигыг хамгаалж байгаа ийм хүний эрхийн хамгаалагч тийм а гэдгийг тодотгож өгөх энэ зохицуулт маань өөрөө бас таашгүй шаардлагатай байна. Аливаа сэдв асуудлын талаар даацтай улс суурьтай мэдээ нийтлэл бэлтгэхэд сэтгүүлчдийн мэдлэгийн цар хүрээ дутагдaltaй байгаа бол харин мэрэгжлийн хүмүүс нийтийн эрх ашгийг эрхэмлэх сэтгэл дутагдж байгааг судлаачид ярьлаа. Түүнчлэн тухайн сэдвэрээ мэрэгжсэн мэрэгжлийн тоймчид манай сэтгүүл зүйн салбарт цөөхөн байгаа учраас сэтгүүлчид илүү мэрэгших шаардлагатай байгаа юм а. Ер нь Монголын сэтгүүлчид аягүй сайн мэрэгших ёстой байна. Монголын сэтгүүлчдээс тоймчид төрөх ёстой байна. Одоо жишээлбэл тоймчид төрнө гэдэг чинь эдийн засгийн асуудлыг эдийн засгчдаас бараг илүү гэмээр тийм үү? Тэгжээж мэдчихэж тэр сэдвийг гартаа оруулж иж энэ эдийн засгийн томчуудтай одоо үзэсгэлгүй болоод тий зүгээр нэг одоо энэ өнөөдрийн одоо энэ програмаар бол эдийн засгийн сэтгүүлч юм улс төрийн сэтгүүлч төрнө гэж байхгүй. Тийм учраас сэтгүүлчдийг давтан бэлтгэх, мэрэгшүүлэх юм дээр их анхаарах хэрэгтэй байна л гэж бодсон. Бусад орны хэл мэдээллийн хэрэгслүүдийг хараад байхад тэнцээ мэрэгсэн сэтгүүлч тоймчдыг аврах хүмүүс байгаа байхгүй. Ер нь бол тэр нийгмийн нүүр царайг бол тодорхойлдог. Манайд бол яг тийм юм дутаад яг нэг нөгөө ихэд. Өндөр жишээлх юм бол тэр оюу толгой дээр ингээ харж байгаа сэтгүүлчид мэдлэггүйгээс болоод тий оюух алдсан биш та. Тэгэхээр тэр мундаг эдийн засгчид бол тэдэрт их орон сэтгэл тийм үү? Одоо үнэт зүйл юм дутаад байгаа байхгүй. Тийм учраас тэр бол мөнгө эрх мэдлийг үнэт зүйлээ болгосон хүмүүс их орны эрх шиг гэж бодохгүй шүү. Их орныхаа эрх шиг болж байгаа хүмүүс нь боловсрол дутаад байгаа байхгүй. Мөн сүүлийн жилүүдэд сэтгүүлчийн эзэмшвэл зохих ур чадвар хувьсан өөрчлөгдөж, үүнээс улбаалж сэтгүүл зүйн тодорхойлтч гэсэн улам бүр бүдгэрч байгааг судлаач онцлолоо. Мэргэжлийн сэтгүүлч гэдэг маань одоо ёс зүйтэй, баримтанд тулгуурч мэдээлдэг, яг хэвлэл мэдээллийн хэрэгсэл яг сэтгүүл зүйд тавигдах нөгөө шалгуур шаардлага тэрнийг хангасан байх. Энэ зайлшгүй шаардлагатай. Шинээр гарч ирж байгаа сэтгүүлчийн ур чадвар бол одоо өвгдөлтөй ажиллах, судалгаа шинжилгээ хийх. За тэгээд дээрээс нь техник технологи суурилсан ур чадварууд буюу хиймэл оюун ухаантай харилцах. За тэгээд баримтыг нэгтлэх ур чадвар бол өнөөдөр бол бүр маш өөр түвшинд гарч шинжлэгдэж байгаа. Технологийн боломжуудыг сэтгүүл зүйн үйл ажиллагаанд нэвтрүүлэх нь бидний өмнө тулгарч байгаа шин сорилтуудын нэг билээ. Гэвч Монголын сэтгүүл зүйн салбарынхан үүнд бэлэн бас байгааг зарим судлаачид хэлж байлаа. Үзэгчдэнд Тэнгэр телевизийн 710 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хурж байна. Хөтөлбөрийн энэ хэсэгт эрүүл мэндийн салбартай холбоотой мэдээллүүдийг хүргэх гэж байна. Оны эцэс болж эрүүл мэндийн даатгалын сан хоосорч эмнэлгүүдийн эм ханган нийлүүлэлтийн санхүүжилт тасраад байгаа юм а. Улсын 1-2 дугаар төв эмнэлгүүд болон их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг томоохон эмнэлгүүд санхүүжилтгүй болсон учраас эм ханган нийлүүлэлтийн компаниудад төлбөр төлж чадахгүй, эм тариагаа авч чадахгүйд хүрээд байгаа юм.
Иргэндээ улсын 1-р төв эмнэлэгт бөөрийн эмчилгээ хийлгэхийн тулд 7 хоног хэвтэгтээ 2 сая гаруй төгрөгөөр эм тариа гаднаас авчээ. Энэ мэтчлэн хүнд болон архаггүй өвчтөе иргэд эм тариагаа гаднаас авч хэвтэн эмчлүүлэхээс гадна хагалгааны дараах болтны хэрэглүүрийг хүртэл гаднаас өөрсдийн зардлаар авах тохиолдлууд он гарах төгсөн энэ өдрүүдэд улсын эмнэлгүүдэд тулгамдаад байна. Элэг өсчээд сэхэнд ороод тэгээд сэхэнээс гараад тасаг руу шилжчихэд ерөөсөө эрбоксийн витамин С-ээс өөр бус юмнуудын дандаа аптекаас авч хэрэглэсэн. Нэг 7 оны эмчилгээ ойролцоогоор нэг сая 2 сая төгрөг болсон. Ерөөсөө байгаа нөхцөл нь тийм тэгээд том систем эднэр нь ус авдаг систем эдгээр нь байдаг юм билээ тасарсан. Удиралд одоо илгэрээ дутагдал гэл одоо хэвтдэг. Тэгээд би одоо энд 4 сард гэхэд 8 сард хэвтсэн. Тэгээд 10 сард одоо эргээд үзүүлдэр эргээд хэвтгэхэр зэрэг одоо даатгал байхгүй. Жин хөнгөлтэй юмыг бол авч болохгүй болчихж байгаа шүү. Даатгал ингээд хаагдчихаар тэг хөнгөлтэй юм байхгүй. Гэтэл бид нар болоод нөгөө имэйл уухгүй болоод энэ чинь үргэлжлүүлээд ууж идэг юмнууд байхгүй. Улсын эмнэлгүүд эм ханган нийлүүлэх компаниудад доод тал нь 4-5 тэрбум төгрөгийн үр төлбөртэй байгаагаа хэлж байна. Тийм учраас эм тарианы нөөцгүй болох эрсдэл үүсчээ. Уг нь эмнэлгүүд хамгийн багадаа 30 хоногийн эм тарианы хангалттай нөөцтэй байх журамтай. Гэвтэл энэ нь бодит байдал дээр хэрэгжихгүй байна. Жишээлбэл их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвдөл гэхэд зарим тарианы ус болон дэмдрол зэрэг эм тариа тасарчээ. Эм тариа тасарч байгаа өөрөөр хэлбэл тэр одоо эмийн одоо ханган нийлүүлэх байгууллагуудад өртөө байгаа байхгүй эрүүл мэндийн даатгалын одоо газраасаа бид нар мөнгө аваад тэгээд тэр мөнгөө нөгөө ханган нийлүүлэх байгууллагууд руу өгөх хэрэгтэй. Тэрэн дээр өртөө байгаа. Тэгэхээр ганц нэг тохиолдолд бол тасарч байгаа. Гэвч түүнийг бид нар өөрсдийнхөө байгаа 1-2 хоногийн нөөцөөр хангаж байгаа. За ер нь бол эмнэлэг бол өөрөө 30 хоногийн нөөцтэй байх хэрэгтэй эм тарианы. Бид нар бол 30 хоногийн нөөцөө бол бүрдүүлж чадахгүй байгаа. Улирлын тамуугийн эд дэгдэлтийн үед энхүү эм тасраад байгаа нь эрсдэл дагуулж байна гэдгийг их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хэлж байна. Мөн насаараа улсдаа татвараа төлсөн ахмад наснууд эмнэлэгт хэвтэх гэтэл санхүүжилт байхгүй. Түүнчлэн наад захын эм тариаг гаднаас авах гэх мэт асуудлууд тулгамдаж байгаагч тэд учирлаж байлаа. Нийслэлийн түргэн тусламжийн төвийн утас буюу 103 утсанд хоногт 1200-аас 1300 орчим дуудлага ирдэг юм байна. Үүний 180 гаруй нь ухаан алдсан байдалтай байна гэх мэдээлэл байдаг гэлээ. За тиймээс хүн бүрийн бусдад үзүүлж чадах анхан шатны тусламж бол түргэн тусламжийн төвд цаг алдалгүй хандах гэдгийг сануулж байна. За мөн хүн бүр анхан шатны түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлж чаддаг байх чадварт суралцах шаардлагатай байна. Иргэд бусдад анхан шатны тусламж үзүүлэхдээ цаг алдалгүй эмнэлгийн байгууллагт хандаж эмнэлгийн тусламж очтол ямар шалтгаанаар ухаангүй болсныг энгийн хүн хараад мэдэх боломжгүй учраас хажуу тийш нь харуулж хэвтүүлэх нь хамгийн оновчтой гэлээ. Мөн хиймэл амьсгал хийх, цээжин тушаа дарах зэрэг үйлдэл нь мэрэгжлийн эмч биш энгийн хүн хийхэд хэтэрхий эрсдэлтэй. За нөхцөл байдлыг дордуулчих болохыг мэрэгжлийн эмч анхааруулж байна. Энд дэр нь бас хүмүүс бас хүн хаалтсан байна гэдэг хөнгөт нь хиймэл амьсгал өгөхтэй цэжний шахалт хийх зэрэг иймэрхүү үйлдэлүүдийг бас зарим нэг иргэд манаас эмчийг орчтол бас хийж идэв. Тэгэхээр юм нь бол нэгдүгээр маш их эрсдэлтэй. За яагаад тэгэхээр тухайн хүмүүс ухаантай яг үнэхээр огт амьсгалахгүй байна уу? За үнэхээр хиймэл амьсгал хийх шаардлагатай байна уу гэдгийг нь ер нь бол эмч очтод шийддэг гэсэн. Тэгэхгүй хамаагүй цэжний шахалт хийж байгаа өвчөө, хавирга, за тэгээ бусад цэжний үндийн дотор эрхтнүүдийг уушиг зургчих юм бас гинтэйгтэй хавирга хугарч гэдэг тийм хүндрэлүүд гардаг учраас нийслэлийн түргэн тусламжийн төвд хоногт 1200-аас 1300 дуудлага ирдгээс 180-аас 200 гаруй нь анхны тусламж шаардлагатай хүн байдаг байна. За эдгээр дуудлагын дийлэнх нь согтолт зүрхний шигдээс харвалт сахарын өвчтэй холбоотой байдаг гэлээ. Мөн түүнчлэн бусдад үзүүлж чадах анхан шатны тусламж бол түргэн тусламжийн төвд цаг алдалгүй хандах гэдгийг сануулж байлаа. За ингээд түргэн тусламж ирэх хүртэл тухайн хүнийг хажуу тийш нь харуулыг хэвтүүлэх нь хамгийн зөв анхны тусламж болохыг онцоллоо. За манай түргэн тусламжийн төвд бол ухаангүй гадаа гудамжинд хүн ухаангүй хэвтэж जैन гэдэг дуудлага бол энэ бол маш их орж ирдэг. За тэгээд энэ дээр нь болохоор эмчигээ очтол
дүрмсэлмжийн баг очтол ямар арга хэмжээ авах вэ гэхээр тухайн хүнийг ухаанг байгаа хүнийг зөв байрлалд оруулах. За ингэснээр болохоор амьсгалын төв дарангуулгадах, хахах зэрэг бусад хүндрэлүүдээс сэргийлж өгнө гэсэн. Ер нь бол эмчиг очтол тухайн хүнийг зөв байрлалд оруулна. За тэгэл хүлээгээд дүрмсэлмжийн эмчийнхээ хүлээгээ өгч байвал хамгийн зөв гэсэн. Иргэн та гудамж талбайд ухаангүй хүн байгааг анзаарсан даруйда 103 утсанд дуудлага өгөх нь хэн нэгний амь насыг аврах чухал алхамж болж болох юм а. Мөн мэргэжлийн бус хүн цээж дарах хиймэл амьсгал хийх нь эрсдэлтэй тул болгоомжлохыг зөвлөж байна. Хэрвээ иргэн өөрийн хүсэлтээр анхан шатны тусламж үзүүлэх чадвартай болохыг хүсвэл түргэн тусламжийн нийгэмлэгийн сургалтад хамрагдаж эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх боломжтой. Тэнгэртэйц 7 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүллээ. Хамтайж анхаарлаа хандуулсан үзэгч танд баярлалаа. Өргөжлүүлэн гадаад үнэтэй авч үзээрэй.